Минимал хэв маягаар гэрээ тохижуулах санаануудыг хүргэж байна. Гэр орон илүү дутуу зүйлгүй маш цэвэрхэн байвал илүү гоё мэсэг харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал байх албагүй. Зүгээр л дараах энгийн атлаа минимал хэв маягаар гэрээ тохижуулаад үзээрэй. Гэр тань илүү тухтай, тохилог, илүү эмх зэхстэй болохыг мэдэрнэ. Интерьер дизайн минимализм хүчтэй орж ирж аль болох энгийн бөгөөд гоё мэсэг хэв маягаар гэрээ тохижуулахыг мэргэжлүүд зөвлөх болжээ. Нэгдүгээрт буудангийн сонголт. Буудан сонгохдоо аль болох цайвар, гэгээлэг өнгийг сонгох хэрэгтэй. Энэ нь гэрийг тань илүү зайтай, цэлгэр харагдуулах болно. Мөн буудангийнхаа хажууд түүнээсээ арайд хот өнгийн жижиг ширээ байрлуулаарай. Цагаан цайвар өнгийн буудан нь орчин үеийн минимал хэв маягийг бүрдүүлэхэд маш том түлхэж өгдөг. Хоёрдугаарт өнгө. Гэрийн тогтчлолтод хамгийн их хувь нэмэр оруулдаг өнгө бол бор цайвар өнгө. Мөн цагаан. Шүүгээ, ширээ, сандал, ханийн тавирууд бор өнгөтэй байх нь сонгодог хэрнээ минималист дүр төрхийг илэрхийлдэг. Гуравдугаарт хэвсэн цэр. Хэрвээ та буудангаа эсвэл тухайн өрөөний хан хөшгөө цайвар өнгөөр сонгосон бол хэвсэн цэрээ тод өнгөтэй байлгаарай. Мөн том хээтэй хэвсэн цэр сонгвол илүү чамин, дахин давтагдшгүй үзэмжтэй болдог. Гэрэл. Гэрлийн бүрхүүлээ зөв сонгож чадвал өөрөө маш дэгжин цэлгэр харагддаг. Орчин үеийн интерьерт таазнаас унжсан авсаархан бүрхүүл тренд болж байна. Энэ нь мөн таны минималист байдлыг тодорхойлно. Тавд нь ундлахын өрөө. Та ундлахын өрөөндөө аль болох олон зүйл байлгах шаардлагагүй. Ундлахын өрөөнд энд тэнд эд зүйлс хөвлөрүүлж тарааж болохгүй. Тав тухтай байдлыг бэлэглэх зөөлөн үзэмжтэй зургийг ундлахын өрөөний ханандаа үлгэж болох юм. Орчин үед ор буудан дээр дэр тавих нь түгээмэл ажиглагдаж байна. Гэхдээ минималист чиг хандлагын хувьд тухайн дэрнүүдийн өнгө өөр хоорондоо ууссан байвал тааламжтай харагддаг. 6-дугаарт гал тогоо. Гал тогооны хэсгийн орон зайг илүү ухаалгаар ашиглахын тулд том хэмжээтэй цахилгаан браануудыг тавилгандаа суйрлуулах хэрэгтэй. Ингэснээр цахилгаан зуух газар зай эзлэхгүй, шүүгээний гол буюу харааны төвшөнд байрлах боломжтой юм.